Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээрээ цусны бүлгүүд А, Б, О бүлгийн фенотипүүдийг, удамшлыг, харилцан үйлчлэлийг тайлбарлах суралцсан зорилтын хүрээнд өнөөдрийн хичээлээ зохион явуулах болно. Та бүхэн ном дэвтрээ аваад хичээлдээ анхааралтай суугаарай. За бид нар өмнөх хичээлээр аллел гэж юу вэ гэж үзсэн тий. За аллел гэдэг маань гомлог хромосом дээр байрлах. За хромосомын бүтэц маань энд харагдаж байна. Анхааралтай хараарай. За байрлах хос генүүдийг хэлнэ гэж үзсэн. За тэгэхээр шинж тэмдгийн илэрлийг хариуцах генүүд хоёр буюу хос аллелтэй байна гэж үзсэн байна. Гэвч заримдаа тэмдэг олон янзаар илэрхийг олон аллел генүүд гинэ. За жишээ нь цусны бүлгийн удамшил юм. За энэ дээр хүүхдүүдэд хромосомын бүтэц харагдаж байна тийм үү? За хромосом хүн хэдэн хромосомтой вэ хүүхдүүдээ? 46 хромосомтой. За тэгвэл тэр локус гэж нэрлэдэг. Даанд хромосомын байрлалыг локус гэж нэрлэдэг байх нэ. За энэ доор гомозигот аллел. За гомозигот гэдэг аллел гэдэг маань ижил аллел генүүдэл гомозигот аллел гэж нэрлэх байна. За аллел харин дээр ижил аллел харагдаж байна те. За гетерозигот аллел. Ижил заримдаа аллел генүүд нь ижил биш хоорондоо ялгаатай байдаг. За энд ажиглагдаж байна. Энийг маань гетерозигот аллел гэж нэрлэнэ. За цусны бүлэг. О бүлэг 1-р бүлэг, А бүлэг 2-р бүлэг, Б бүлэг 3-р бүлэг, АБ 4-р бүлэг. За тэгэхээр цусны бүлэг маань хэрхэн удамшдаг вэ? За хүний цусны бүлэг нь 9-р хромосом дээр байрладаг изогемоглютонигийн генээр тодорхойлогддог байна. За тэгэхээр цусны бүлэг маань А, Б, О гэсэн 3 аллелтэй. За 3 аллел ген хромосомын ижил локуст байрлана гэсэн үг биш юм. За 9-р хромосом дээр ижил локуст дээрх 3 аллелийн 2 нь байрлана. За багштайгаа самбар дээр хэдүүлээ хийж үзье. За пенитийн тоор үүсгэж ажиглая. Дагаад тэгрээ хүүхдүүдээ. О, А, аллел. За хүйсийн тэмдэглэгээ хийчихье. За эндээс А-аас О-гийн, Э-жээс О-гийн 1-р бүлэг. За А-гийн, О-гийн 2-р бүлэг. За Б, О 3-р бүлэг. А, О 2-р бүлэг. А гээд Э-жээс А-гийн бол 2-р бүлэг. А, Б 4. За дагаад тэгрээ хүүхдүүдээ. Б, О 3-р бүлэг. За А, Б 4-р бүлэг. За Б тохиолдолд 3-р бүлэг. За цусны бүлэг маань хүн бүрд тогтмол байдаг боловч за хоорондоо цусны бүлэг нь ялгаатай байдаг. За О 1-р бүлгийг за тэмдэглэгийг нь хийдүүлээ. 2-р бүлэг. Гомозигот А, гетерозигот А. За 3-р бүлэг. Гомозигот ББ, гетерозигот БО. За 4-р бүлэг маань А, Б, гетерозигот. За ингэж А-аас Э-жээсээ ямар генээ авснаас шалтгаалаад цусны бүлэг маань тодорхойлогддог байх нэ. За энэ дээр ажиглая. О ген авлаа. 1-р бүлгийн цустай. За сайн байна.
2019 оны ийшийн материал Э хувилбарыг ажиллацгаая бүгдээрээ. За 3 дугаар бүлгийн цустай эрэхтэй 2 дугаар бүлгийн цустай эмэгтэйтэй гэрлэн 2 хүүхэд төрүүлжээ. Хүүхдүүд 1-2 дугаар бүлгийн цустай бол энэ гэр бүлийн хүмүүсийн генотипийг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно. Доор хүснэгтээ сонгод. За ингээд багштайгаа генетик бичиглэл хийж харцгаая. За P буюу эцэгийг за 3 дугаар бүлгийн эрэхтэй эрлийн зөвлөгийн нэмдэглэгээ тавилаа. За эмэгтэй маань 2 дугаар бүлгийн цустай. За эндээс бэлгээс үүсгий. За Б О за ээжээс А О гамет буюу бэлгээс үүсэж чинь тийм үү? За эд буюу үр удам. За ээжээс А ген Ааваас Б ген 4-р бүлэг. За Б О 3-р бүлэг. За А О 2-р бүлэг. О 1-р бүлэг. За энэ бичиглэлээ анхааралтай харж агаад хэдүүлээ хүснэгтээ харъя. За Б О 3-р бүлэг. А О 2-р бүлгийн цустай гарах хүмүүс гэр бүлийн хүмүүсийн хүүхдүүдийн генотипийг зөв илэрхийлсэн сонгох юм бол эндээс харахад бол 1-р бүлэг, 2-р бүлэг гэх сая генетикийн бичиглэлийхэд гарсан. За зөв хариултаа танилцсан. Гетерозигот Б О за гетерозигот А О бүлгийн цустай бол гарах хүүхэд маань О1 А О 2-р бүлгийн цустай төрөх боломжтой байх нэ. За дараа нь хэдүүлээ 2019 оныхаа Э-шийн материалынхаа B хувилбарыг ажиллацгаая. За 3 дугаар бүлгийн цустай эмэгтэй 2 дугаар бүлгийн цустай эрэгтэйтэй гэрлэн хүүхэд төрүүлжээ. Хүүхдүүд 1-3 дугаар бүлгийн цустай бол энэ гэр бүл хүмүүсийн генотипийг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно. За доор хүснэгт нь өгөгдсөн байна. Түрүүний бодолт хийсэн багштайгаа хамтраад за тэр бодолтоо эргэж санаад өөртөө хийгээд гүйцэтгээрэй хүүхдүүдээ. За цусны бүлгийг дараах хүмүүсийн хувцсан дээр байрлуулдаг. Анхааралтай харцгаая. За жолооны үнэмлэхэн дээр бас байрлуулдаг. За энд харагдаж байна Б бүлэг. Яагаад гэж бодож байна та хүүхдүүдээ? За дотроо бодож байгаа хүүхдүүдээ яагаад байрлуулдаг юм болоо гэв. За мөн гадаад оронд ч адилхан байдаг байх нь. Хувцсан дээр нь байрлуулдаг байх нь. За жолооны үнэмлэхэн дээр адилхан байна. За яагаад ингэж цусны бүлэг маань цус яаралтай тохиолдолд сэлбэх үед хувцсан байрлуулдаг байх нэ. За анхаарлаа хандуулъя хэдүүлээ шээ. За цус сэлбэх хүний цусны улаас буюу эритроцитүүд дээр антиген гэж нэрлэгдэх тусгай уургууд байдаг. Харин цусны сивэн буюу плазм дотор антигенүүдийн эсрэг үйлчлэлтэй эсрэг бие буюу антибоди ялгардаг. За антибоди гэдэг нэг сүндөө дархлааны уурга гэж үзэж болно. За хүснэгтэнд анхаарлаа хандуулаарай. Анхаараарай хүүхдүүдээ. За цусны А, Б, О. За эндээс харахад цусны улаан хэсгийн гадаргууд А антиген байрлаж байвал цусны А бүлэг. За Б антиген байрлаж байвал цусны Б буюу 3 дахь бүлэг. За А, Б антиген хоёулаа байрлаж байвал кодоминант буюу 4 дугаар бүлэг. За цусны 1-р бүлэг маань ямар ч антигенгүй байдаг байх нь. За А антигений эсрэг Б антибоди буюу Б эсрэг бие байрладаг байх нь. За Б антигений эсрэг А антибоди буюу А эсрэг бие. За цусны 4-р бүлэг маань А, Б антигентэй боловч антибоди байхгүй байх. За цусны 1-р бүлэг маань антигенгүй боловч А, Б антибоди хоёулаа байдаг. Ижил антиген антибодийн хоорондоо холбогдож аглютинац буюу наалдах хурал үүсдэг байх нь. Тэгэхээр хүчил төрөгчийг зөөвөрлөж чадахгүй болдог байх нь. Тийм учраас цус сэлбэх шаардлагатай болдог байх нь.
За 1-р бүлгийн цус, 2-р бүлгийн цус, 3-р бүлгийн цус, 4-р бүлгийн цус. За 1-р бүлгийн цус маань 2, 3, 4-т дөрвөлөнд нь цусаа сэлбэж байна. Авахтаа бол зөвхөн нэгээс авдаг. За 2-р бүлэг маань 1, 2-р бүлгээс аавна, өгөхдөө 2, 4-төө өгдөг. За 3-р бүлэг маань 1, 3-аас цусаа авах, өгөхдөө 3, 4 бүлэгт өгдөг. За та нар гайхаж магадгүй 1-р бүлэг 4-р бүлэгт өгөөд 4-р бүлэг яагаад 1-р бүлэгт өгч болох юм бэ гэх. За 4-р бүлэг маань ямар ч антибодигүй учраас аль ч бүлгээс цус хийж болно. За 1-р бүлгийн цустай хүн маань А, Б антибоди хуулингийн агуулдаг учраас өөрөөс нь өөр цусыг сэлбэж болохгүй байна. Тэгэхээр 1-р бүлэг 1-р бүлгээс цусаа авна гэсэн үг байна. За цусаа өгч байгаа хүнийг донор гэдэг. За цусаа авч байгаа хүнийг рецептор гэж нэрлэдэг байна. За 2004 оноос эхлээд дэлхийн нийтээр жил бүр цусны донорын өдөр гэж тэмдэглэх болсон. За хэдүүлээ саяны цус сэлбэгтэй холбоотой 2008 оны элчин ерхий шалгалтын материалыг ажиллацгаая. За ямар бүлгийн цустай хүнд 1-р бүлгийн цусыг сэлбэж болох вэ? За А зөвхөн А, Б зөвхөн О, С зөвхөн Б, за D зөвхөн А, Б, Е бүх бүлэгт. За түрүүний хүснэх төсөөр бүх бүлэгт сэлбэж болох нэ 1-р бүлгийг. За 2-дугаарт ямар бүлгийн цустай хүнд Б бүлгийн цусыг сэлбэж болох вэ? За өгдлүүдээс хараарай. За Б ба А, Б бүлэгт сэлбэж болох нэ. За 3. Ямар бүлгийн цустай хүнд А бүлгийн цусыг сэлбэж болох вэ? За өгдлүүдийг анхааралтай ажиглаарай. Мөн хүснэгтээ бодоорой өгтүүдээ. За А ба А, Б бүлэгт сэлбэж болох нь. Ямар бүлгийн цустай хүнд А, Б бүлгийн цусыг сэлбэж болох вэ? За түрүүний багшийн хэлснээр бодож байгаа зөвхөн А, Б бүлэгт сэлбэж болох нэ. За ингийн хүүхдүүдээ гэрийн даалгаварт 2019 оны CD хувилбарыг 41-р даалгаврыг хийж гүйцэтгэж ирээрээ анхаарал хандуулсанд баярлалаа.